Бүс гэдэг нь өөрөөр хэлбэл бид хөгжиж байгаа бол хэлбэр тий. Хөгжихийн тулд яах юм бэ? Одоо 330 сумаар хөгжих юм уу? Эсвэл дэд үтс жоохон хөгжсөн 90 сумаар хөгжих юм уу? За эсвэл 21 аймагаараа хөгжих юм уу? За дээрэс нь одоо Монголын уламжлалт одоо эрт зуунаас эхэлсэн бүс гэдэг одоо засаг л байсан тий. Цэцэн хаан маяг гэл ингээд аймагуудаас энэ бүсүүд ер нь ямар учиртай байдаг үүднээс л гарч иж байгаа. Бүсээр хөгжин нэвлэлтэн нэгдээд бид арай жоохон том зургаар нь харъя гэсэн санаа л гэсэн. Тэгэхээр бүсийн хөгжил бол Монгол улсын хөгжид хамгийн одоо толгуур болох юм одоо үзлээр талаад гэж үздэг. За ер нь бол бүсийн хөгжил маань өөрөө 2006 оноос хойш ярих хичээсэн. За ялангуяа манай Орхон аймгийн хэмжээнд бол хангаан бүс гэдэг энэ категоритоос хамаарагдаад явдаг байсан. Гэхдээ тухайн үеийн одоо энэ бүсийн хөгжлийн үзлээр тий одоо хөгжөө өнөөдөр хүртэл одоо бас яваг нэгслэн ерөөсөө энэ дагсан санхүүжил төсөв тий бодлогын байранд чинь яг одоо эцсийн байдлаараа түүнийг одоо шийдвэрлэх яам ч гэдэг юм эсвэл төсөв хөрөнгө байдгүй ч юм уу. Нөгөө л орон нутагт дагсан 21 аймаг тасан төсөв дагсан байсан учраас энэ асуудлууд шийдэгдэхгүйсэн. За 2024 оноос одоо ингэ бүсийн хөгжил үнэхээр одоо ингэ эрчимтэй явагдаж байна тий. За Эрдэнэт үйлдвэр маань өөрөө бас нэлээ одоо Монгол улсын нэлээ одоо томоохон үйлдвэр гэдгээрээ бид энэ үйлдвэрүүдэд тулгуурласан. За дээрэс нь Эрдэнэт хотын онцлог гэж нэг байна. Эрдэнэт хот бол өөрөө энэ хойд бүсийн хамгийн одоо наадлын зөвхөн Улаанбаатараас за мөн одоо олон улсын заглагаас хамаарч байгаа төмөр замаас олбос хамгийн наадлын зэг гэдгээс бид бол ер нь Улаанбаатараас за булган хөвсгөл рүүгээ дагнасан тээвэр логистик бий болгоё гэдэг ийм зүйл дээр бид анхаарч байгаа. За яг гэвэл манай Орхон аймгийн Эрдэнэт хот маань өөрөө дэд үтс байна. За өнөөдөр одоо Монгол улсын төмөр замын цагаар Эрдэнэт хотод зогссон байна. Түүнээс цааш шаардлагатай байна. За мөн одоо автозам бол ингээд дэд үтсээр хангагдсан байна. Тэгэхээр бид одоо энэ бүсийн буюу Булган аймаг за одоо Хөвсгөл аймгийн за аялал жуулчлал төр хөдөө аж ахуй дагсан бүсэд одоо нийлүүлэх боломжтой Улаанбаатараас нийлүүлэх түүхийдийг дамжин одоо тээвэр логистик хэлбэр хүргэх. За нөгөө талаас тэндээс ирж байгаа бүтээгдэхүүн эдийг за одоо Улаанбаатар руу нийлүүлэх гэдэг нийлүүлэлтийн зах зээл дээр бол нэгдүгээр тээвэр логистик байя гэдэг юм ч болгож.